Зяасан байцгаана та бүхэндээ өнөөдөр бас маш чухал мэдээллийг хүргэн. За тэрний юу гэхээр IC-ийн wallet-тай холбоотой. За wallet-ыг эхлээд бол App Store буюу iPhone хэрэглэгчид зориулсан аппликейшн бэлэн болсон. За сүүлд бол Android тийм үү хэрэглэгчид буюу Play Store ашигладаг хүмүүс маань ашиглах боломжтой болсон. За үүнтэй холбоотой би Play Store дээрээс бас бичлэг хүргэе гэж бодсон. За ер нь бол аппликейшнийг надад маш их таалагдсан гэж хэлж байна. Яа тэгэхээр энэ технологи энэ одоо юу гэдэг програм хангамжийн талаасаа ч тэр блокчейний одоо хөгжил талаасаа ч тэр маш их зүйлийг монголчуудад ялангуяа монгол залуучуудын тэр уураг тарихаар тэ бүтэж байгаа энэ шин зүйл учраас би бол маш талархаж хүлээж авч байгаа. Тэгээ ялангуяа IC-ийн хамт олонд бол маш их баярлж байгаа. Яагаад гэхээр нөгөө эн чинь бол монголчуудын хувьд цоо шин технологи, цоо шин салбар баг. Тэгээ энд яг монгол ийм дүрм журамтай монгол одоо тэ хүн ингээд шууд ороод уншаад өөрөө монгол хэлээрээ төрлөх хэлээрээ ашиглах боломжтой ийм үндэсний гэдэг оюун ухааны үндэсний ийм оюунлаг бүтээлийг энэ салбарт бас өнөөдөр үлгэдэж ийм боломжтой болгож байгаа бол асар том бас хөдөлмөр гэж миний хувьд харж. Тэгэхээр би өнөөдөр за Great Count буюу одоо яаж шинээр данс нэх вэ гэдэг тухай ярина. За мэдээж хуучин хэрвээ та данстай болвол Great Count биш. За сэргийх хэсэг рүү ер нь хандах хэрэгтэй. За тэгээд Great Count дарангууд энэ дээр хараа. Ингээд wallet тийм үү? Крипто идэвхжний үйлчилгээний нөхцөл гэдэг ингээд Монгол одоо үгсэг үндэсний хэлээр ингээд юунуудтай нөхцлүүдтэй. Надад бол энэ бол технологийн хөгжил талаас бол маш том зүйл гэж харж байгаа. За Conifer дарна. За ингээд Conifer дарахаар яах юм гэхээр 12 нууц үгийн тухай энэ дээр анхааруулсан байна. За ингээд цаашаа үргэлжлүүл. За энэ дээр бол 3 энэ чекийг заавал чеклэн. За яагаад чеклж байгаа юм бэ гэхээр би ойлгож байгаа юм хэрвээ би 12 нууц үгийг алдах юм бол ийм эрсдэлтэй. За хин нэгэнд одоо үх юм бол одоо хулгай гэдэг ч юм уу дижитал хөрөнгө алга болох тухай мэдж байгаа. За энэ бол миний одоо бүрэн одоо хариуцлага гэдэг тухай чек энийг ойлгосон гэдэг хавлага байна. За тэгээд контент дарна. За контент дарахаар яах юм гэхээр нөгөө 12 нууц үг маань гарч ирж байгаа. За энэ 12 нууц үг одоо скриншот хийж авдаг юм уу? Эсвэл одоо тусад нь бичиж авдаг юм уу? Ямар нэгэн байдлаар маш сайн хадгалах хэрэгтэй. Яагаад гэхээр хэрвээ одоо байхгүй болсон, өргөдөж хаягдсан хэн нэгэнд алдсан тохиолдолд 100% хариуцлага нь та өөрөө өөрөх учраас маш боломжтой бас маш хянамгай хандах хэрэгтэй гэдгийг давхар хэлье. За тэгээд эхний нээж байгаа үедээ бол яах юм гэхээр яг дарааллын дагуу цэжлэх хэрэгтэй. За нэгдүгээр тийм үг, хоёрдугаар тийм үг байна. За энийг явуулсан кофедод бас авчи. За тэгээд цаашаа үргэлжлүүлнэ. Би бол скриншот хийгээд авсан учраас. За ингэнгүүт нөгөө саяны дарааллын дагуу гарч ирсэн үг чинь дараалал нь байхгүй энэ тэндээ ороод гараад ирсэн маа гэсэн. Тэгэхээр эндээс одоо нэг дээр ямар үг байсан тэр үгээ ингээд сонгоно. За нэг дээр одоо ийм үг байсан, хоёр дээр одоо ийм үг байсан гэдээ ингээд сонгоод явна. Тэгээд зөв байрлалд оруулаад тэгснийхаа дараа яах вэ гэхээр таны данс одоо бүрэн нэгдэх боломжтой болно гэсэн үг. За тэгэхээр нэгийн ард ямар үг байгаа, хоёрын ард ямар үг байгаа вэ гэдгээ маш сайн одоо харахгүй бол дансаа бас ихний ээлжинд нээж чадахгүй болох нь байна. Нэгдүгээр, хоёрдугаарт хизээж устж өгөө болохгүй тийм хэсэг дээр одоо юу гэдгийг юугаа нууц үгээ 12 нууц үгээ ингээ хадгалаад ашиглуул биш юу хадгалуул их зүгээр. Тэгэхгүй бол өөр төхөөрөмжнөөс энэ утсан дээрээ ашиглахаа болоод өөр одоо төхөөрөмж ашиглаад өөр утас ашиглах хүсэл одоо тийм нөхцөл үүсээд
үр утсан дээр шинээр нээлээ гэж бодоход болохгүй алга болсон ч юм уу эсвэл орж болохгүй алдаад заах тохиолдол байдаг учраас маш хянамгай хандах хэрэгтэй гэсэн үг шүү. Тэрийг бүр би дахин хэлээ. Над дээр одоо нөгөө маш олон хүмүүс юу яаж хандж байгаа гэх юм уу, хандах гэх юм уу, одоо холбогдох гэж ярих юм уу. Тэрний үеэр нэг trust violet дээр 12 нууц үг олохоо болцсон. Эсвэл одоо 12 нууц үгээс сэргээж чадахгүй байна. Эсвэл одоо хадгалахаа мартцсан байна ч гэдэг юм. Ингээд маш олон холбогдчих. За ингээд саний шиг 12 нууц үгээ дарааллын дагуу хийнгүүт энд нэг 1 2 3 4 5 6 оронтой за пин код зохиох хэсэг ба. За энэ дээр зүгээр би нэг өөрөө зүгээр зохиоч. Би заавал энийг одоо ингээд ашиглах юу биш учраас тийм үү зохиож. За эхний 1 2 3 4 5 6 гэж хийж дахиад 1 2 3 4 5 6 гэд ингээд энийг баталгаажуулна. Эхлээд нэг удаа хийгээд дараа нь дахиад 2 дахь удаа хийгээд баталгаажуулаад за ингээд дарч. За ингэнгүүт амжилттай нээгдлээ гэсэн юм бичиг гарч ирж байна. За амжилттай нээгдлээ гэсэн бичиг гарч ирээд за ингээ үргэлжлүүлэх хэсгийг дарангууд wallet маань ерөөхдөө харагдчихна. Юу нь бол функц нь за драфт нь бүх юм нь бол надад маш их таалагдсан. За хамгийн онцлог таалагдж байгаа нэг зүйл нь гэтвч Монгол одоо дааснасаа шууд ингээд юу гэдгийг 50,000 stage төгрөгөөр тий юу авах нь IC-г ингээд шууд авах боломжтой ч гэдэг юм уу. Энэ нөхцлүүд нь бол маш их таалагдсан. Гэхдээ би одоохондоо бол Монгол дааснаас одоо депозит хийж таталт хийж үзээгүй байна. За аргументын дотор орно гэж ах шиг байна. За тэгээд ийм хэмжээтэй тийм үү. Тухайн өдрийнхөө ханшаар одоо жишээ нь 200,000 төгрөгөнд ийм IC ч юм уу оногдох нэ гэд ингээ харагдаад ингээд айгүй бас надад тэр нь таалагдаад байгаа. Шууд бид нар хаан банк, хас банкныхаа дааснаас IC-г хөдөлтөж авах боломжтой байна гэдэг бол нэг үндэсний гэдэг тэр зүйлийг чинь айгүй агуулсан. Айгүй амар болж бас монгол хүмүүст айгүй амар болж. Заавал BUSD эсвэл USDT төр болгоод ханшин тед байна одоо яана өөр wallet руу шилжүүлнэ өөр бирж руу оруулна ч гэдэг юм уу яах вэ гэсэн тийм дамжлага байхгүй. Айгүй дэжгүй. За тэгээд дээрэс нь энэ стик бас их таалагдсан. Стик төр болохоор гэхдээ би өөрөө бол яг стик бол хийж үзээгүй. За өнөөдөр стик хийж үзнэ. Энэ бичлэгийг хийж үзээд дуусгачаад тэгээд ер нь бол стикүүдээ бас хийхтэй бичлэг оруулаад за шилжүүлэх болон за нааша одоо энэ wallet руу орлого хийх, депозит хийх гэх мэтлэн бичлэг заавруудыг бол оруулаад явнаа. За тэгээд энэ дээр хараа та бүхэн ингээ яхам бол нөгөө дундын төрөвч дээр swap хийхтэй тэр бүх функцүүд бол энэ дээр ажиллаж байгаа. За дээрэс нь бас ингээд ерөөхдөө ингээ харах юм бол хэрвээ та нар за саяны шиг ингээ wallet-а нээчээд 12 нууц үгээ ингээ авч чадахгүй тийм үү одоо юу гэдэг хадгалж таагүй скриншот хийж чадаагүй амжаагүй үргэлжлүүлээд нэгэнт wallet-а нээсэн бол ахаад тэр нөгөө 12 нууц үгээ хадгалж авахтаа яах юм бэ гэхээр энэ settings рүүгээ ингээ орчин. Нэг бас хэлж өгөх бол хүмүүс нэг юун дээр бас асуугаад лээ. Trust violet-ын дээр маш олон асууж байгаа. За тэгээд энэ яра 1 2 3 4 би бүр ингээ хэлээдгүй 4 дахь буюу энэ settings руу ороод энэ доотлолт нь change pin гэдгийн дээд талт заяа 12 нууц үгтэй ч холбоотой мэдээлэл байна. За ингээд дараад орно. За дараад орохоор за би бүр зураад та нарт хэлж өгье. Ийшиг орно. Ийшиг. За ингээ орохоор хараа нөгөө түрүүний зохиосон одоо нэвтрэхэд зохиосон та өөрөө зохиосон нууц үгээ хийх хэсэг гарч ирж байгаа. Тэрэн дээр нь ингээд нууц үгээ хийгээд контент байна. За тэгэнгүүт энэ дээр таны одоо сая аккаунтын чинь өөрөө чинь тийм нууц үг 12 нууц үг чинь энэ дээр харагдаж байгаа. Тэгээ энийг бас хэрэг анх нэгтээ тэмдэглэж аваагүй бол яах вэ гэхээр ингээд яах вэ settings дотроос гэс ороод скрин хийгээд хатгалаад авах боломжтой гэсэн. За мэдээж би энэ нөгөө та нарт харуулж байгаа аккаунтаа бол
яг ашиглахгүй шүү. Тэгэхээр та нар бас энэ пинийг ашиглаад орох гэж оролдох хэрэггүй. Мэдээж өөрийнхөө нөгөө юуг бол та нарт ашиглахгүй учраас шууд ингээ харуулад явж байгаа. Тэгээд ямар ч гэсэн ингээд яг хэрвээ та тэмдэглэж авах бол ингээд пиний тэмдэглэж авах боломжтой гэсэн. За мөн одоо энэ дээр USDT дээр MNT гэсэн юм одоо фиатын хослол бишээ фиатын сонголт байгаа. За тэгээд мэдээж лог аут байна. За change хийж болж юм тийм үү? Нөгөө пин кодоо саяны дээр зохиодог пин код бас өөрчлөлмөр байвал өөрчилж болж байна. Ер нь функц нь хингийн. Тэгээд ашиглахад маш хялбар юм шиг надад санагдсан. Ер нь бол бас их дэжгүй. Яг Монгол те анхны гэдэг утгаараа надад их таалагдж байгаа. За дараагийн удаа бол би та бүхэнд яг вэхээр хэрхэн стейк хийх үү? За хэрхэн Монгол одоо хаан банк, хас банкны хатааснаас мөнгө оруулах уу? Гэх мэтлэн за орлого зорилготой холбоотой мэдээллүүд. За дээрэс нь энэ swap-ыг яаж хийдэг вэ? DeFi swap-ыг хэрхэн ашиглах уу? За хэрхэн swap хийж хөрвүүлдэг. За мэдээж одоо шимтгэл буюу фи нь ямар байх юм гэдэг юм ингээд мэдээллүүдийг цувралаар оруулаад явна. За тэгээд бүгдээрээ бас миний суугтай хамт агаарай. За бүгдэнд нь ямар ч амжилт хүсье. Монголын миний харж байгаагаар бол энэ салбар хөгжцөөрл байна. Хэдийгээр уналттай ч гэдэм үү coin hog гэж ярьж байгаа дийлэнх болох байгаа юм шиг боловч эсрэгээр арай өөр үзгөөс нь арай өөр талаас нь харах юм бол технологийн хувьд мэрэгчлэлтэнгүүдийн хувьд боловсон хүчний хувьд бол талдаа бид нар хөгжцөөрл байгаа. Тэгээд хамтдаа ямар ч гэсэн энэ дэлхийн мөнгөний урсгал те хамтдаа энэ дэлхийн долларын урсгалаас Монгол их орн руугаа бас оюуныхаа хүчээр татдаг ийм арт түмэн болохын төлөө явна гэж миний хувьд бол боддог. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Баярлалаа.